Эрхэн хүндэт үзэх та бүхний ажил төрөлчин аятай сайн, арга ирчин бүхтэй сайн, бие хаачин бүтэн сайн, бэлэг оюун чин тунгалаг сайн байцгаана уу. Манай өнөөдрийн оюуны дайчид нэвтрүүлгийн ээлж дугаараар судлаач, санхүүч, эдийн засагч болор болдгоо болж байна. За сайн байна уу? Сайн байна уу та? Энэ өдрийн мэнд хүргье. За саяхан таны номны нээлт аз хур дэлгүүр дээр боллоо. Тэгээд одоо шинэ гарсан сайхан олон номнууд байна. Урд нь ч таны одоо олон номнуудыг уншиж байгаа. Тэгтээ зэрэг саяхан шинэ номны хамгийн сүүлд одоо гаргасан номноос эхлээд ярих уу. Энэ жил 2017 онд Октябрийн социалист хувьсгалын 100 жилийн тохиож байна. Тийм байна. Тэгээд би тэрэнд бол зориулаад саяхан 1917 он Октябрийн хувьсгалын нууц мөн 2 дахь ном нь бол Иргэний дайны Түүхэн үнэн ба худал домогуд гэсэн энэ 2 номыг бол орчуулж Монгол уншигчдынхаа бол гар дээр тавьсан байгаа. Тэгээд тэрний өмнө хүн бол гарсан мөн Гитлерийн нууц ноёдууд гэж ном байгаа. Энэ 3 ном бол 20 дугаар зууны Түүхэн голгойн схуд гэсэн ийм цувралд бол багтаж байгаа гэж ойлгож байна. Энэ 3 бол хоорондоо логик түүхэн холбоотой. Эхлээд бол 17 оны Октябрийн хувьсгалын нууц, дараа нь Иргэний дайны тухай 3 дахь ном нь болох нь Гитлерийн нууц ноёдуудыг унших юм бол ер нь бол энэ 20 дугаар зууны эхний хагаст болсон түүхийн маш гол үйл явдлуудыг цаг хугацааных нь рембийн дагуу ингэж тайлбарлаж бичсэн ном байна. Ерөнхийдөө энэ 20 дугаар зууны дэлхийн түүх штэ. Тэгэлгүй яг хөө 20 дугаар зуун ер нь бол ганцхан бол манай энэ бүс нутагт манай хоёр цэргэлдээ орно болсон энэ үйл явдлууд бол монголчуудын тэр үеийн түүхэн хувь заяатай бол маш их холбоотой. Тэрийг ойлгож үйжээж Монголын одоо Монгол болсон энэ үйл явдлуудын бол нарийн цаад учир шалтгаан тэнд бол оролцож байсан оролцогч нарын бол цаад зорилго сэтлүүдийг ойлгож энийг зөвөр үнэлж дүгнэх юм боломж бүрднэ гэж би харж байгаа. Ерөнхийдөө таны номнуудыг уншаад яваад байхад яг өнөөдөр эдийн засгийн хямралд орчихсон манай Монголын байдал дэлхийн маш олон улс орнуудын бараг 100 гаруй улс орнуудын бас энэ эдийн засгийн боолчлолд хамарчихсан зүйлүүдийг уншиж би харж байна л да. Эндээс үүсгээр таны энэ гаргаад байгаа олон номнууд ирээсэл явсаар бат эцсийн шалтгаан нь хаанаас их үүсэлтэй юм бэ гэдгийг бол орд юм байна тийм ээ. Энэ талаараа тэгэл цааш нь ярил. Би 2010 онд эдийн засгийн алуурчдын намынчлал мөн эдийн засгийн алуурчдын золиос болсон орнууд гэсэн ийм 2 номыг бас орчуулж Монгол уншигчдынхаа одоо оюуны мэлмид бол танилцуулсан байгаа. Энэ 2 номонд бол үнэхээр одоо олон улсын валютын сан Дэлхийн банк гэж нэртэй энэ бол үндсэндээ Англи Америкийн энэ одоо том олигарх бүтцүүд бүлэглэлүүдийн үндэстэн дамсан банк санхүүгийн одоо юм тогтолцоо мөн энэ компаниудын бусад улс орнуудад явуулж ирсэн энэ үйл ажиллагааг тэр дотор нь ажиллаж байсан үнэн шударга тэр Америкийн, Английн энэ бол эдийн засгч санхүүчд нь өөрснөө бол дэрийг нь илчилж бичсэн юм ном л доо. Тийм учраас бол зүгээр нэг би одоо энэ тэндээс бол олсон мэдлэгээ бол тэрэн дээр одоо бичсэн биш. Харин тэр усуд өөрснийхөө бол намтар түүхтэн дээр өөрийнх нь ажил амьдралын бол одоо намтар түүхэнд тулгуурлаад тэр байгууллагуудын одоо бусад ард түмнүүдийн эсрэг гэж хэлж болно. Ийм үйл ажиллагааг бол илчилж бичсэн ном байсан. Тийм байна лээ. Ерөнхийдөө би таны эдийн засгийн алуурчдын золиос уудаг тэр том номыг уншаад яхаа анзаарлаа л да. 11 автортой ном гэж байх уу? Ер нь нэвтрхий тоош шиг тийм ээ. Нэг анхаарал татчих. 12 хүн нийлж бичсэн ном шүү дээ. За доторх ишлэлүүдийг харлаа. 375 ишлэл байна. Баримттай. Яг албан ёсны баримттай. Тийм, баримттай. Тэгээд би энэ бичсэн усуудыг насыг анзаараад харсан ч ерөөсө даал руу дөхж ирээд биччихэ гэж харсан шүү. Ерөнхийдөө одоо тэр сүрлэгрүүдийн ингэ даалч юм уу, ингээл тэр зайдгээс ч юм уу. Тэгэхээр энэ улсууд бол өөрсдөө ингэж энэ дэлхийг боолчилж байгаа. Мэдээж энэ маш тэргүүний эдийн засгчид байна гэж харсан энэ улсуудыг бодох. Тэгээд ямааш буруу юм хийж байгааг эн чинь тэгээд хүний ёс суртахуун гэдэг чинь бас аргагүй байдгийм байна л да тийм ээ. Тэр тэдгээр улсууд бол мэдээж залуу одоо
наснда бас тэр юмнуудыг сайн ойлгож ухаарахгүй явсан байсан байна. Тэгээд тэр дотор нь бол яваад дэлхийн бус олон горнуудад очиж томилтоор ажиллаад тэгээд Дэлхийн банк олон улсын валютын сангаас нь явж байгаа бодлого үйл ажиллагаанд тэнд ямар үр дагаврууд тарьж байгааг бол нүдэрээ харсан. Энэ бүхэнд бол сэтгэл нь эмзэглсэн. Энэ усуд л одоо нийлж ер нь ийм нэг сэдвээр нь бол барьж авч энэ тэр дүүхэн үнэн одоо болж байгаа энэ бодлого үйл ажиллагааны цаад мөн чанарыг хүмүүст илчилж одоо хүргэе гэсэн энэ санаагаар л бичсэн юм л доо. Тэгээд эхнийх нь бол би дахин хэлэхэд Америкийн эдийн засагч олон улсын валютын сангийн ахлах эдийн засаг Джон Перкинс гэж хүн эдийн засгийн алуурчны намжлал бичсэн. Тэгээд тэр номыг уншсан одоо энэ 10-10-аад хүн бол энэ номын хоёр дахь бол үргэлжлэл болгоод эдийн засгийн алуурчдын золиос болсон улс орнууд гэсэн эзэрхэг гүрний эртний арга бачууд гэсэн энэ бол номыг бичсэн байгаа. Ер нь тэгээд бүх энэ одоо имийг хэрэгээ товчхон дүгнээд хэлдэм бол ер нь ардчил гэдэг бол хуучин хүн төрөлхтөнд бол нэр нүрээ барсан энэ капитализмын зүгээр л юм өөртөө төр зүрмэссэн байгаа баг нь байгаа. Хэрэг энэ өнцгөөс нь ингээд аваад үздэг юм бол манай одоо үзэгчд бүгдээрээ мэдж байгаа. Монгол улсад одоо ардчсан нийгэм, зах зээлийн нийгэм тогтоосон гэд байгаа боловч эдийн засгийн бүх харилцаа нь бол 1992 оноос хойш ялангуяа олон улсын валютын сан Дэлхийн банкны гишүүн болсон энэ цагаас хойш тэр нь манад бодит байдал болсныг бол хүмүүс өртөө надаар хэлүүлдэг бол мэдж байгаа. Энэ өнцгөөс нь дахиад аваад үздэм бол ер нь өнөөгийн бол энэ төр засаг эрх баригчдын одоо 20 хэдэн жил бол сурталчилж, ухуулж, ятгаж одоо манай ард түмнийг өнөөгийн энэ одоо хөр хилтийн энэ байдалд оруулсан энэ нийгэм улс төр эдийн засгийн энэ тогтолцоо нь манай үндсэн хуулиндч байхгүй тийм тогтолцоо шүү дээ. Тэрийг бол зүгээр ардчил гэж бол зүгээр мэлцээд хүчирдээд байгаа болохоос өнөөдөр бол одоо бүх манай ард түмний зовлон зүдгүүрийн гол их усүр нь капитализм, капиталын эзүүдийн нэг өсөндөө бол энэ чинь орчин үеийн бол нийгэм гэж ойлгож байна. Тийм байна. Гагцгүй бол урд нь бол манай зарим одоо хүмүүсийн төсөөлж байгаа шиг боол гэхээр заавал бол хоригдсон одоо гинжлэгдсэн ийм биш. Энэ бол эдийн засгийн боолууд тэр амьдралын тэр санхүүгийн боолууд болчихж байгаа. Тэгээд энэ дээр нэг зүйлийг ингээд хэлэхэд ер нь бол Монгол төгрөг 1992 онд бол Монгол банкны ерөнхийлөгч Жаргал сайхан гэдэг нөхөр байсан. Тэр тэдний үеэс эхлүүлээд яг Монгол банк гэдгийг бол байгуулад Монголд төв банк байгуулсан. Тэгээд арилжааны банкуд бол мэдээж байгуулагдсан байгаа. Тэр цагаас хойш бол яг энэ бол одоо маш хүчтэй орж ирэх гол үд хаалгыг тэр үед бол нэгдсэн байхгүй. Тэгээд саяхан бол өнгөрсөн одоо 4 жилийн хугацаанд 2014-өөс 16 оны хооронд бол яг тэрний төрсөнд золж жаргал гэдэг нөхөр бас Монгол банкны ерөнхийлөгч байлаа. Тэгэхээр золж жаргал бол маш олон бол одоо эдийн засгийн одоо том арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн шүү дээ. Тэр бол үн тогтворжуулах одоо бусад хөтөлбөрүүд Монгол банкнаас маш олон хэмжээний зээл гаргасан. Хамаг тэрнээс гадна бол өнгөрсөн одоо 12 оноос 14 оны хооронд энэ ардсан намын төр эрх баригчид болохоор нэг шинэ арга сэдэж болсон. Тэр юу гэдэг зэрэг бол урд нь одоо манай эрх баригчид бол өөрийн бол одоо орны зөвхөн тухайн үеийн тэр нэг тэнцлийг хангах хэмжээний бол бага хэмжээний зээл авч явж исэн бол тэд нар бол байгаа төр барьж байгаа үедээ бол гаднаас их хэмжээний мөнгө авцраад өөрөөснийх нь төв одоо төр барьж байгаа энэ үед өөрийнхөө үзэнзээр зарцуулчаад тэгээд одоо тэр сонгуул хийж бол ийм жүжиг тоглолцоод тэгээд тэрийг бол хайчаад яваад өгсөн ийм л бол үйл ажиллагаа болсон шүү дээ. Тэр цагаас хойш одоо манай иргэд бол мэдж байгаа бох Монгол төгрөг бол 2012 онд бол одоо 1250 байсан бол өнөөдөр 2500 болсон. Энэний бол гол нь тэр санхүүгийнхэн цаас шалтгаан бол ердөөсөө тэр тэнцлийг хангахын тулд ч Монгол төгрөгийг 2 дахин унгахаас өөр аргагүй байдал руу түлхсэн. Харамсалтай нь бол одоо бид сая энэ төв банкны ерөнхийлөгчийн одоо 25 дугаар телевизэд өгсөн тэр ярилцлагыг бол маш анхааралтай үзсэн. Эднэр бол яг л одоо хуучин одоо энэ ардсан намын засаг төр барьж явах үеийн яг тэр бодлогыг л үргэлжлүүлсэн. Тийм учраас энд бол хүмүүст нэг зүйлийг би одоо онцгойлон анхааруулах
анхаарлынхын төвд бол хандуулахыг хүсэж байна. Тэр юухтэй зэрэг бол өнөөдрийн одоо Монголын төрийг барьж байгаа Монгол ардын нам, ардс нам энэ хоёр бол үндсэндээ нэг нам байхгүй. Нэг нам гэж хэлж болно. Яагаад гэвэл энэ хоёр бол улс төрийн бол нэг тогтолцоо. Ардчсан, барууны загварын ардчсан одоо энэ нийгмийн эдийн засгийн харилцааг бол одоо өөрийнхөө гол үндсэн тэр намынхан онол одоо үйл ажиллагааны хөтөлбөр болгон явж байгаа. Хоёрдугаарт ер нь эдийн засгийн харилцааны хувьд аваад үзэхэд ч юм бол хоёулаа заавал чөлөөт зах зээлийн ер нь яг эндээс ингээд нэг зүйлийг харахад ямар ч усад чөлөөт зах зээл гэж юм дэлхий дээр байдаг юм аа. Угаасаа байх боломжгүй. Тэр хэцүү бол тэднэрт Монгол оронд орж ирж өөрөө бол тэд нар одоо Монгол оронд орж ирж Монголын ард түмэн, Монголын ер нь байгалийн баялаг, хүн ардын эрдэм мэдлэг мөн тэдний одоо хөдөлмөр зүтгэлээр бий болсон энэ үр шимийг чөлөөтэй бол дээрэмдэхийн тулд тэд нэр өөртөө өгж байгаа эрхийг л бид нар хүлээн зөвшөөрүүлэх гэл тэгээд энэ чинь чөлөөт гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээс одоо Монголын одоо нэг компани очоод юм уу одоо Америкт босод бол одоо ингээд Европын орнуудад одоо үйл ажиллагаа явуулах тэнд ямар ч болцоо өгөхгүй. Ерөнхийдөө л одоогийн аргагаар хийх юм бол change болчихсон тийм ээ. Тэгэхээр би танаас нэг л юм давалж асуумаар байна. Зүгээр энгийн улсууд маань та нэг хамгийн энгийн хүнд ойлгохоор банк шүү, санхүү шүү энийг хоёр юм яриа л байдаг бид нар. Энгийн үгээр хэлвэл ер нь товчхондоо юу гэж ойлгох юм бэ? Ер нь бол товчхондоо бол ер нь мөнгө гэдэг бол ямар нэгэн хүмүүсийн хөдөлмөрийн бол эцсийн үр дүнгээ хоорондоо солилцож байх ийм солилцооны мөн тэр хүний хөдөлмөрийн үр дүнг үнэлж байх ийм эквивалент гэж ярьдаг. Тэрнтэй бол дүүцсэн ийм тэнцвэртэй ийм бол солилцооны хэрэгсэл байгаа. Ер нь хүн төрөлхтөнд урд нь бол мөнгө хөвлөх тийм ажиллагаа бол ер нь одоо христийн шашинч бай энэ лалын шашинч ба ер нь буддийн шашинч энэ бол үхлийн ялтай тийм онцгой том болоод нүгэл нийгэм тэр ухаан ард түмний бол эсрэг хийж байгаа үйл ажиллагаа гэж үздэг байсан. Ер нь сүүлийн нэг 300 гаруй 400 шахуу бол жилд бол энийг зориудаар бий болгож энэ бол мөнгө одоо ер нь санхүү гэдэг. Тэгэхээр бол мөнгө гэдэг бол манай хүмүүс сая ойлгочих шиг боллоо. Тэгээд санхүү гэдэг чинь бол энэ бодлого юм байна. Санхүү гэдэг бол энэ эрх мэдэл. Санхүү гэдэг бол тухайн тэр ард түмний төр засгаар нь дамжуулан ард түмнийг нь шулгах нь хэрэгсэл байхгүй. Ер нь бол банк гэж угаасаа байх ёсгүй юм байна. Банк гэдгийг чинь нөгөө мөнгө хүлэгчдийг л банк гэдэг үгээр илэрхийлж тэрний зүгээр утгыг нь биш тэрний чинь нэрийг соличод байна шүү дээ бид нарт. Мөнгө хүлэгчд гэж ойлгох хэрэгтэй. Мөнгө хүлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхэд биднэрт байгаа энэ цаг орон зайг бидэрт мөнгөөр зарчиж байгаа гэсэн үг байхгүй. Мөнгийг та одоо ингээд 1000 төгрөгийн бол зээл аваад тодорхой хугацааны дараа гэхэд өхөөр бол надтай ингээд гэрээ хийдэг юм бол би энэ хугацааны турших энэ бүх хугацааг би танд тэр 1000 төгрөг өгсөн гэдгээрээ бол тэрэндээ бол дөрвөлөд тэрүүгээрээ барьцаалаад энэ цаг хугацааг би танд мөнгөөр үнэлээд зарцж байгаа гэсэн үг байхгүй. Тэгвэл зэрэг бол хүн одоо манай хүмүүс тэрийг ойлгох хэрэгтэй. Ер нь хүмүүс бол хэрвээ бидний одоо бүгдийн одоо амьсгалдаг энэ агаарыг хэн нэгэн хүн өмчилж ховчилж аваад бусд нь бол заруул бол тийм үү хүмүүс яаж хүлээж авах вэ, хүмүүс тэрийг зөвшөөрөх үгүй гэдэг асуудал байна. Яг тэрнтэй адилхан бол бид нар цаг хугацааг мөнгөөр үнэлээд хүмүүс зарсаж байгаа. Гагцгүй нэг хүмүүсийг залтан мэглэхийн тулд чинь нэг чинь өөр бол үгээр банк, бонд гэсэн дандаа ийм үгээр бол эдгээр бүгдээ заллингийн нэр том явах. Тэгэд одоо ялангуяа сүүлийн үедээс хүмүүс янз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн юмас одоо сонсож байгаа, ажиглаж байгаа. Ер нь өөрийнхөө бол өдөр тутмын амьдралд мэдэрч байгаа гэж бодож байна. Одоо эдийн засгийн хямрал гэдэг байгаа шүү дээ. Тэр бол эдийн засгийн хямрал, эдийн засг нь өөрөө бол хямраагүй маа. Эдийн засгийг хямргасан гол шалтгаан бол санхүүгийг нь цөөн хэдхэн улсууд дэлхийн бүх мөнгө тэдний үзмжээр тэд нар тухайн нэг одоо Америкийн нэгдсэн улсын бол үндсэн хуулийг бол ноцтой зөрчөөд тэр чинь 100 жил болчихлоо шүү дээ. Ноцтой зөрчөөд Америкийн нэгдсэн улсын тэр мөнгийг өөрийнхөө үзмжээр өөрийнхөө бүт хэрэгцээ шаардлагаар хэвлэж гаргадаг ийм бол эрхийг бол одоо 1913 онд бол одоо элдв олон янзын зал ийм олон нүдэлтэй бол нэхэр
өөрийн гартаа хийгээд авсан. Энэ цагаас хойш бол одоо чинь дэлхийн 2 дайн гарсан гол шалтгаан бол ердөөсөл санхүү. Тэгэхээр дахиад хэлэхэд бол өнөөгийн бол эдийн засаг, дэлхийн эдийн засаг бол одоо хямарчлаа гэж ярьж байгаа. Энэ бол тийм биш. Эдийн засгийг бол эхлээд санхүү нь хямарч байгаа байхгүй юу? Өнөөгийн байдлаар дэлхий дээр одоо ингээд 7 тэрбум гаруй хүн байж өнөөдөр хүн бүхэн бол эддэг үүдийг одоо хэрэгэлдэг юм байгаа. А нөгөө талд нь болохтой зэрэг мөн энэ бүх тэр материалын баялагийг бий болгодог бол одоо түүхэд бүх одоо технологи аргачлал үйлдвэрлэл байж байна. А гагцхүү бол одоо чинь энэ хоёрын хооронд нөгөө холбож үйдэг мөнгө санхүү гэдгийг чинь хэсэг бүлэгхэн улсууд ялангуяа тэр одоо Английн мөн Америкийн бол мөнгө хүлэгчд өөрсдөө тэр бүх эрх мэдлийг гартаа авчиад байгаа учраас бүх хүмүүсийг өрөнд хийчихэд байгаа учраас энэ бол системийг тэгээ гацаачиж байгаа. Ер нь бол манайх ингээд яадаг мөнгөний яг биентэй бас нэг зүйлийг нэмээд хэлье гэж бодож байна. Ер нь мөнгөний хан шинтер гэдэг юм бол цэвэр зохиомжтой юм байна. Мөнгөний ханш гэж ердөөсөө тийм. Ер нь мөнгөний ханш гэдэг бол бас л одоо хүмүүсийн нэгэнт бол одоо хүмүүсийн одоо хадгаламжинд байгаа хүмүүсийн одоо хитвчэнд байгаа мөнгийг үнгүүдүүлж байгаа. Тэг худалдан авах чадвараар нь дамжуулаад одоо унгаж байгаа бас л энэ чинь ловрийн арга байхгүй ловрийн арга. Энэ мөн чанар нь их нарийн бол бодож хийсэн ийм бол ловрийн арга байгаа. Тийм учраас би одоо жишээ нь танаар бол ямар нэгэн ажил хийлгчээд би танд бол мөнгө өгчөөд хэсэг хугацааны дараа бол би танд өгсөн мөнгөнийхэн худалдан авах чадварыг одоо жишээ нь тодорхой одоо хуваар бүр одоо өнөөгийн манай байдлаар бол бодоход бол одоо чинь 2 дахин унагчлаа шүү 12 оноос хойш бол одоо өнөөдрийн яг 2 дахин яг энэ бол цэвэр тэгтээ зэрэг чинь бол бид нар болохтой зэрэг өнөөдөр одоо ингээд намайг үзэж сууж байгаа манай улсууд 8 цаг бол хүмүүс ажил хийж байгаа одоо ингээд ажилтаа улсууд өндөр ажилтдаг улсууд мөн босоод бол хувийн хвшилт ажилтдаг улс тэд нар болохтой зэрэг чинь зөвхөн 4 цагийнх нь хөлсийг нь аваад 4 цагийн нөгөө төр зайлд одоо чинь ловрдцэн тэр усуудад бол ажиллаж өгч байгаа байхгүй юу. За нэвтрүүлгийн дунд бас үзээгүй хүмүүс байж болох юм. Манай нэвтрүүлэгт судлаач, санхүүч, орчуулагч болор олдгоо оролцож байгаа шүү. За цаашаа өргөлтлээ. Тийм байгаа. Тэгэхээр ер нь бол одоо би дахиад бол хэлэхэд нэгдүгээрт Монгол улсад бол энэ сүүлийн 27 жил ардчлал гэдэг ийм бол одоо чинь хоосон хаач байдгүй ийм бол одоо үгээр Монгол улсын үндсэн хуульд хүртэл байхгүй ийм одоо нийгэм эдийн засаг улс төрийн тогтолцоог манад хүчээр тогтоочод биш үү өнөөдөр. Өнөөдөр бол Монголын ард түмэн 27 тэрбум Америк долларын бол өрөнд орчод байгаа. Ер нь улс орнуудын бол улс орнууд өөрснөө өртөө байх ямар ч бол тийм хүсэл байхгүй. Нэгдүгээр хүсэл байхгүй. Хоёрдугаар тийм ямар ч тийм боломж байхгүй. Энийг зориудаар бий болгож байгаа хгүй зориудаар гэдгийг би одоо цохон тэмдэглэхийг хүсэж байна. Тэгэхээр бол би энэ талын ондоо судалгааг сүүлийн 20 жил бол судлаа. Тэгээ намайг яг хүмүүс судлаач гэж боддог. Би бол бас улс төрийн бодлогод бол одоо бас одоо нөлөөлөх байдлаар хүмүүс энийг ухаараасаа манай эрх баригчид манай ард түмэн бас ийм шаардлага тавиасаа гэд би нэг 10-аад ном бол орчуулсан 3 бол баримт киног бас орчуулсан энэ бүгдийг бол яг би гол нь энэ өнөөгийн байж байгаа энэ одоо манай тогтцсон байж байгаа энэ ардчсан дэглэмтэй бол би иргэний хувьд бол би бас тэрнтэй үл илэрч байгааг нэг илэрхийлэх гэж хүлээж авч болно. Тийм ерөөсөө энэ ардчил гэдгийг чинь өнөө манай Монголд яг лам бөө шашин гэж олон мухар сүсэг байна. Би ойлгохдоо энийг илэрээсээ мухар сүсгээр л ардчил гэдгийг ойлгоод байгаа болов гэж бодох юм. Эндээс харахад улс төр ярьдгүй хүн алга. Тэгээ харахтай зэрэг бүх нийтийн одоо түгээмэл үзэгдэл болцсон шиг. Мэджээг нүгэд харахтай зэрэг мэдхгүй байгаа шарагдаад байдیں۔ Би тэгэхээр тань зүгээр ээгүүч магадгүй асуулт тавь. Та өөрөө энэ санхүүж эдийн засгч мэрэгжлийг эзэмшижээ. Тэгтэл одоо ингээд манай энэ одоо гавьяатай гавьяагүй бас олон эдийн засгч ингээд уусууд байна. Улс орнд ингээд ампуураад байна. Нөгөө талаас нь наад эдийн засаг гэдэг энэ сургалт чинь бодвол та тэрүүгээр дамжиж сурсан баг. Тэр чинь болохоор яг тэрүүгээр чинь явах юм бол наад санхүүгээр боочдөг улсуудын чинь программыг
биелүүлэл явдаг тийм хөлсний ажилтан шиг юм манайд байна уу гэж харлаа. Тэр бол яг зөв. Хуучин өөрийнхөө санаачлаар магадгүй та ингээд бус дуусууд харахаар нөгөөдгийн чинь тэр ноцтой цаана наана сайхан мөртлөө мөн чанар дараа ингээд лөвөр хийгээд байдаг юмнуудыг олж хараад та энэ олон ном орчуулсан. Тэгтээ зэрэг миний бас одоо энийг бол миний өөрийн иргэний тийм тэмцлийн нэг хэлбэр гэж бол ойлгож болно л доо. Тийм байна. Тэгэхээр наад эдийн засаг гэдгийг чинь ойлгохоос л одоо шаашаа юм явах гээд байна дээ тийм ээ. За энэ нөхдүүдийн ингээл одоо програмаар тэр Harvard, Stanford юу гэдэг энэгээр ингээл явахтай зэрэг нөгөө л үндсэн дамсан корпорациудын эрх ашигыг гүйцэтгэдэг л механизмыг хэрэгжүүлэл явах болчдөг. Тэгэхээр таны орчин улсын олон ном дотор эдхийн тэр шилдэг мэдээж бас л энэ сургуулийн төгссөн мөртлөө алуур хийгээд байдаг нь харчихсан олон том эрдэмтэд байна шүү дээ. Ерөөсөө тэгээд түрүүнч бид нар дурдсан бүр тэр 70 80 наснда хүрчээж энийг туулаад батлаад баримтжуулаад орхичихсан болохтой зэрэг манай энэ сургалтын систем одоо төгссөн мэдээж улсууд би бодоход таны номыг уншиж нөгөө өнцгөөс нь хараасай л гэж бодох юм. Уншиж байгаа анзаарах юм. Тийм бол харамсалтай одоо миний зүгээр миний хувийн бодол миний зүгээр өөрийн төрж байгаа ямар мэдрэмж төрж ирэхээр 2010 онд бол би эдийн засгийн алуурчдын намынчлал мөн эдийн засгийн алуурчдын золиос болсон улс орнуудад энэ хоёр номыг орчуулад улсын хурлын ихэнх гишүүдэд тухайн тэр үеийн мөн бол энэ сайд дарга нарт бүгдэнд нь би өөрөө үнгүү хөргүүлсэн. Энэ номыг та нар уншаач. Тэгэхэд бол би одоо уншигчтай анхааруулхад 2010 он гэхэд Монгол улсын гадаад дөр 1.6 тэрбум доллартай л тэнцэжсэн. Энэ бол зүгээр дур урсгал болол би түрүүнээс төлбөрийн тэнцлийг хангах үүднээс бол урсгалд одоо зээлийг авдаг. Тэгээ буцаагаад төлдөг юм биш. Тэгээ гол нь эдийн засгийг ална гэдэг чинь яг ийм өнөөдрийнх шиг ийм байдал хүргэдэг ийм арга технологиуд байна. Энийг бол та нар бол одоо чинь намайг хэлэхээр тэд нар яг тоодгүй ч юм янз бүрийн байдлаар хандаж болно. Тэд нар бол олон улсын валютын сан Дэлхийн банкнд ажиллаж байсан улсууд дотроос нь өчнөө олон одоо аль биесний бичиг баримтад тулгуурлаад ингэж бол илчлээд ингэж яриад байна. Ийм учраас бол одоо энийг бол ойлгооч. Энд бол энэний дагуу бас одоо та нар зохих бол одоо бодлого үйл ажиллагаа явуулаач гэсэн үүднээс бол одоо тэднэрт тийм ном хөргүүлсэн байгаа. Мөн бол тэрний дараа 2010 оны Оскарын шагналыг авсан баримт киноны Оскарын шагнал гэж байдаг. Тэрийг авсан Inside Job буюу өөрсдөө дотроосоо хийсэн ажил гэсэн энэ баримт киног би бас орчуулсан байгаа. Би бас саяхан 2012 оны өмнөхөн Hack and Democracy гэж тэгэхээр одоо ардчлалыг бол нөгөө хар машинаар хакердах гэсэн энэ бас баримт киног бол орчуулсан байгаа. Тэгээ ер нь бол зүгээр хэд хэдэн бол кинонд бий л дээ. Тэгээд би түрүүчийн одоо таны тавьсан асуултанд бол шууд эргээд ороход би өөрөө бол эхний миний боловсрал би 90 оноос өмнө үнэхээр социалист Монголын энэ боловсролын тогтолцоогоор бол би боловсрал авч хүмүүжсэн хүн. Нэгдүгээр, хоёрдугаард бол үнэхээр тэр тухайн үеийн бол одоо манай улс ард түмний бол би буйнаар зүйт холбоод улсад очиж Уралын политехникийн дээд сургуулийг автоматик телемеханик гэж энэ мэрэгжлэр төгсөөд энэ мэрэгжлийнхаа дагуу бол би 22 жил ажилласан л та мэрэгжлэрээ. Тэгээд би бол Монгол улсын ерөнхий зөвлөх инженер болоод тэгээд ер нь бол энэ жилээр энэ мэрэгжлэр бол одоо ажиллаж бол тухайн тэр мэрэгжлийнхаа одоо олж авсан мэдлэг ур чадвар ажлын үр дүнгээ бол би буцаагаад бол ард түмэн улстай болов гэсэн гэж боддог. Тэгээд тэрний дараа 1996 оноос хойш 99 оны хооронд бол би одоогийн санхүү эдийн засгийн дээд сургуулийн одоо санхүүч эдийн засгч гэдэг энэ мэрэгжлэр бол сурч төгссөн. Тэр цагаас хойш бол би нэгдүгürt бол би тэднэр бол одоо хүмүүсийн багш нарын тэр үед ярьжсэн энэ ер нь чөлөөт эдийн засгийн онол гэдгийг тэгээд ер нь ялангуяа тэр санхүүгийн бүртгэл тооцоо гэдэг юмыг би нэлээд суцсны эцэст би тэрийг бол дахин цохон хэлэхэд би дандаа тэрийг чинь нэгдүгürt би инженерийн одоо мэрэгжил эзэмссэн байсан. Байгалийн шинжилгээ ухааны бол мэрэгжил эзэмссэн байсан. Хоёрдугаард би 20 хэдэн жил бол тэр үйлдвэрлэл дунд ингээд ажиллаад ер нь бол ажил амьдралын тодорхой бол одоо
байр суурьтай тийм туршлага бол хөрөнгөлүүлсэн. Энэ өнцгөөсөө ингээд хараад үзэхэд бол өнөөгийн чөлөө зах зээлийн онол economics гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Энэ бол ердөөсөө хэрэгжих ямарч боломжгүй энэ хуурамч онол байна гэдгийг бол би тэр үеэс бол надад тийм мэдрэмж, тийм ойлголт, тийм ухаарл захирал төрж гисэн. Тэгээд тэрнээс хойш л бол одоо миний энэ одоо өнөө хүртэл бол явуулж байгаа судалгааны ажил эхэлсэн гэж хэлж болно л доо. Тийм байна. Тэгээд өнөөдөр бол манай харамсалтай нь одоо ингээд та бүхэн ажиглаж байгаа бах 2008 оноос хойш дэлхийн эдийн засаг хямарсан хямарч байгаад нөгөө Нобелийн одоо шагналтайгаад янз бүрийн одоо байдлаар сурталчлуулаад одоо пиардад байсан тэр нөгөө Нобелийн том эдийн засагч нар нь чив чимээгүй болцсон байгааг та бүхэн анзаарч байгаа. Тийм тэгэл нөгөө тэр нандаас ото гэл энийг улсуудаараа зээл аваад бай гэж лекц уншчихад явбаа бидний тийм тэгсэн. Таны орчуулсан эдийн засгийн энэ алууртын номыг уншаад үзэхдээ зэрэг зээл өгсөөр байгаад ерөөсөө хизээч тэр өрөө дарж чадахгүй болгох бодлого явдаг юм харагдчих. Тэгэхээр дээрэс нь таны сая инженер гэдэг ингээ хэллээ өөрөө. Би бодохдоо энэ санхүү төгсөж байгаа улсууд бол тэр инженерийн манайд байхгүй юм шиг харагдах юм. Таны орчуулсан номны авторууд болохоор дандаа инженер эдийн засгч юм хоссон мэрэгчтэй улсууд байх юм. Тэгээд энэ Вашингтон очиод харлаа. Тэр эдийн засгч хүн чинь за энэ нэг иймэрхүү үнэтэй байх юм байна. Зүгээр автоматар тогтоочдөг. Нэг үнэлгээд байхааргүй тийм туршлагатай болцсон юм харагдлаа. Тэгэл нэг улсад олсон зээл бол за энийг 10 сая Вашингтон бол 100 саяар үнэлцгээе зүгээр бараг цагаар үнэлцдэг чадвартай болцсон байна. Би тэгэхэд тэрийг бол би дахиад хэлэхэд бол таны ярьж байгаатай би санал нэг байна. Тэгээ дахиад хэлэхэд ер нь байгалийн шинжилгээ ухааныг судалж үзээд тэгээд тэр талаараа бол ингээд одоо тэр мэргэжлэрээ ажиллаад олон жил болоод ажилласан хүний хувьд бол харахад мөн бол сүүлийн үед бол миний судлаж ойлгосон одоо бүх юм ингээ базаат хэлэхэд шинжлэх ухаан бол эдийн засаг бол шинжлэх ухаан огт биш. Харин биш вэ? Огт биш. Энэ бол байдгийн бол нэг аксан теорем гэж юм байх хэрэгтэй да. Тэгэлгүй яах вэ? Байдгсан бол тэгвэл тэр аксан теорем байдсан бол долларын ханш тэд болох нэ гэл тэгэлгүй яах юм бэ? Бааздараас үнслээ тоо гараад ирэхээс тэр байдгүй. Тэр лойрыг явуулахын тулд чинь тухайн тэр одоо улс оронд нь тэр өөрийнхөө одоо тэр явуулах гэж байгаа тэр бодол үйл ажиллагааг бол эхлээд тийм хөрсийг нь бэлддэг байх. Тэрийг нь болохдоо зэрэг бол манай одоо энэ дээд сургуулийн эдийн засагч гэж ярьж байгаа энэ багш нарыг бол аваачаад тэнд өөрийнхөө тэр онолоор сургадаг. Тэд нэрээр эргүүлээд одоо нэг хүнээр бол дамжуулаад нэг хэсэг багш нараа дамжуулаад одоо 100 хүний бол одоо энэ дүүрэл төөрөгдлийг бол 100 мянга хэдэн сая хүний энэ дүүрэл төөрөгдөл болгож хуургадаг энэ механизм байхгүй юу? Сургалт гэдэг. Тийм учраас манай эцэг эхчүүд энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эн чинь огт биш ээ. Одоо ердөөсөө хэрвээ ингээд одоо энэ бүх юм өөрчлөгдөө төр засаг ингээд солигдд юм бол өнөөдрийн яриад байгаа одоо энэ эдийн засагч economics гэж ялангуяа чөлөө зах зээл одоо ergonometric энэ гэж яриад байдаг. Энэ юм бол огт биш ээ. Энэ бол хинч тэрийг бол нохоо шинжлэхгүй тийм болж хаягдах. Ягаад гэвэл тэр чинь өөрөө шинжлэх ухаан биш. Эн чинь хүн төрөлхтний хүний амьдралын нэг тийм мөнхийн үнэн дээр бол суурилсан юм биш байхгүй. Тухайн цаг үед зориудаар бодлоготойгоор тэр ард түмнүүдийг шулж мүлжиг төөрөгдөлд оруулахын тулд чинь дандаа одоо энэ эдийн засагч нар хуульчид одоо эрх баригчдын аваачид сургаж байгаа нэрийн дээр тэнд бол шинжлэх ухаан судалдаг байхгүй. Тэнд би тэгэхэд хэлэхэд бол та түрүү дурдаад өнгөрлөө одоо ингээд одоо ялангуяа тэр Харвардын сургуулийн одоо эдийн засгийн факультетийн оюутнууд хүртэл 2008 онд бослог гаргасан шүү дээ. Багш нарын өмнөөс энэ бол шинжлэх ухаан биш байна. Та бүхний заагаад economics энэ эдийн засаг энэ бол ердөөсөө манай Америкт ч байж байгаа энэ баян ядууг энэ ядгарлыг улам гүнзгийрхүүлж чиглэсэн ийм бол одоо лойрын онол байна. Энийхээ холбоол бид нар бол тэртээ дэргүү та нарт бол одоо ингэ зээл аваад одоо ингэ сургалтын төлбөртүүлээд явж байгаа. Бид нар бол ийм одоо хичээлийг сонсох, заалах хүсэлгүй гэсэн. Энэ бол асуудал юм. Ер нь тэгээд ер нь ганцхан бол манайд болж байгаа ш. Би түрүү хэлэхэд бол 1913 оноос нь доллар гэдэг мөнгийг бол хэсэг улсууд одоо гаргах тэр эрхийг нь бол залилангаар ингээд Америкийн ард түмнээс Америкийн ард түмэн бол 1776 онд байгуулагдсан Америкийн нэгдсэн улсыг үндэссэн тэр эцгүүд гэж ярьдаг.
тэр улсуудын баталсан үндсэн хуулийн дотор бол байгаа шүү дээ. Тэрэн дээр тэр юугтэй зэрэг бол Америкийн нэгдсэн улсын үндэсний мөнгөнд дэмжигдийг одоо зөвхөн бол Конгресс хариу одоо Конгрессийн бүрэн мэдэлт байна. Конгрессээс энэ мөнгөний үндснийг тогтоож байна гэсэн ийм залт байгаа шүү дээ. Тэгэхээр зарим нэгэн одоо чинь ийм одоо сайн судлаагүй улсууд ингэж ярихтай зэрэг чинь Америкийн одоо үндсэн хууль 200 жилийн настай одоо чинь ер нь бол маш тийм бол сайн үндсэн хууль. Тэгэхээр үнэхээр бол гүнзгий төрөлдөж байгаа улсууд байгаа байхгүй юу? Гүнзгий төрөл. Ер нь Америкийн нэгдсэн улсын яг өнөөдрийн бол одоо байдлаар бодоход 19 бол том заалтуудыг нь одоо ноцтой зөрчилсөн яваад байгаа байхгүй. Тэр чинь хамгийн тухайн ард тэгэд би энэтэй Монголынхаа амьдралтай бол холбоод үзэх чинь ямар нэгэн тухайн тусгаар тогтносон ард түмний үндэсний мөнгөнд дэмжигдэх гэдэг бол манай ард түмнүүдийн хичээл зүтгэл эрдэм мэдлийн одоо үр шимээр бий болсон энэ хөдөлмөрийн эцсийн үр дүнг одоо манай улсын мөнгөнд дэмжигдэх төгрөгөөр илэрхийлдэг штэ. Тэр төгрөг нь бол гадаад улсын валютаар баталгаажж явах ийм байдалд өнөөдөр бид нэр шахаад хийчихээд байгаа байхгүй юу? Тийм байх ёсгүй. Тийм байх, огт тийм байх ёсгүй байхгүй юу? Одоо бол тэрийг өрдөөсөө одоо ингээд хүмүүсийн таа бүхэн бол манай энэ банк санхүүгийн ялангуяа тэр хүмүүсийн сүүлийн үеийн одоо хүмүүс ярьж байгаа энэ юм бол өрдөөсөө огт буруу. Тэр улсуудыг би төөрөлдөж гин гэж харж байна үнэхээр. Бас нэг юм энэ дээр нэг зүйл ингэж хэлэхэд ер нь бол одоо жишээ нь манайх бол манай бүх эдийн засгийн одоо зохицуулалт, хяналт, удирдлагаас бол манай төр засгийг түлхэн гаргана. Төр засгийг шахан гаргах гэж одоо ялангуяа энэ ардчилсан одоо либерал неолибералистууд бол ингэж одоо олон жил бахирч ирлээ шүү дээ. Тэр бол огт тийм ш. Энэ бол Монгол улсын төр гэдэг чинь Монгол улсыг ердөөсөө ямар төр засаг нь маш сул төр засаг өөрөө өмч удирдах тэр эрхээ хасуулаад өмчгүй ард түмний өмч байхгүй. Ер нь бол бас нэг энд нэг зүйлийг би бас одоо зөвхөн бас нэг зүйл анхаарал хандуулъя гэж бодлоо. Төрийн өмч гэж байдаг юм аа. Төрийн банк гэж угаасаа байх боломжгүй байна. Төр гэдэг чинь бол тухайн хэсэг улсууд сонгуулиар гарч ирээд хуулийн хүрээнд тодорхой бол цаг хугацааны энэ хязгаар дотор Монгол улсыг удирдах явдаг төрийн одоо бүтцэд ажиллаж байдаг. Ингээд 4 жилийн дараа ч юм уу ингээд солигдож идэг ийм бол бүтц аахгүй. Ер нь бас хүмүүс нэг юм маш чухал ойлгох хэрэгтэй. Үндсэндээ бол биднэрт бол Монгол улс гэдэг юмыг яриха болчиход одоо 27 жил боллоо шүү дээ. Монгол улсыг 1992 онд би Монгол улсыг бол нөгөө Дэлхийн банкны гишүүн болгоод олон улсын валютын сангийн гишүүн болгоод мөн Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болгосон цагаас хойш Монгол улс гэдэг бол үндсэндээ бол байхгүй босцсон гэж болж байгаа байхгүй. Тийм нэг ер нь бол тэгээд улс гэдэг бол ард түмэн төр хоёр нь нийлжээж улс гэдэг ойлголт байдаг. Төрийн өмч гэж байх ёсгүй. Төрийн өмчийн хороо гэж байх ёсгүй тийм байгуулга баггүй юу? Тухайн үеийн тэр одоо хуулиудыг болох дараа нь гаргасан мэдээж хуулиудад орж ирсэн. Тухайн үеийн урд нь бол байсан хуулиуд чинь төр өрдөөсөө төрийн өмч гэсэн ойлголт хуулийн эдийн засгийн тийм одоо нэр томьёо тогтсон нэр томьёо байгаагүй байхгүй. Яг л төр гэдгийг би дахиад хэлэхэд тэр тухайн үеэр сонгуулиар гарч ирсэн тэр эрх баригчид ард түмнөөс өгсөн тэр бүрийн эрхийн хүрээнд хуулийн дагуу тодорхой хугацааны цаг хязгаар дотор ард түмний нэрийн өмнөөс ард түмний тэр хөмчийг захиран зарцуулж, хянаадаг, зохицуулдаг, удирддаг ийм бол бүтц байгаа. Тэгээд дахиад хэлэхэд өнөөдөр ердөөсөө төр гэж байх нь ард түмэн гэж байдаг гэж одоо энэ ардсан неолибералч дээр хэлдэг шүү дээ. Тэгэхэд энэ хоёр маань бол байнгын бол бие биендээ хэзээс эвлэршгүй ийм бол дотоод зөрчилтэй байдаг гэсэн нэг ийм харийн онол байхгүй энэ чинь. Ард түмнүүдийг нь одоо төр ард түмнүүдийн хооронд нь бол одоо мөргөлдүүлж байна. Мөн элдв гендрийг гэсэн асуудлаар чинь эрэгтэй эмэгтэй улсуудын хооронд мөргөлдүүлж байна. Сая бол гэр бүл хүүхдийн хүчирхийлэл гэж бол яриад байгаа. Энэ улсууд чинь хүүхдүүдийг нь эцэг гэх нь бол өрдөөсөө тавьж байна. Эдгээр чинь дандаа харийн бодлого. Бүр нарийн төлөвлөсөн харийн одоо бодлого бусад орнуудад хэрэгжиж байгаа энэ байдлыг нь хараад үздэг юм. Үнэхээр хүн төрөлхтний олон 100 жил цаашгүй 1000 жилийн энэ гэр бүлийн үнэт зүйлийг устгах гэсэн энийг бол одоо тэр устгахын тулд чинь ямар нэгэн бэлтгэл ийм үйл ажиллагаануудыг зугуухан хийгээд байгаа байхгүй юу? Энийг ойлгож харах хэрэгтэй.
дээрээс нэвтрүүлгийн төгсгөлөөс үүсэж байгаа үзэгчтэй хандаж хэлэхэд манай өнөөдрийн нэвтрүүлэгт санкууч эдийн засгийн орчуулагч боловсролтой оролцож байгаа. За та түрүүн хэллээ. Ерөнхийдөө би бас нэг ингээд таны лекцийн орчуулсан олон сайхан номуудыг уншиж явж байхад өөрийнхөө түүхийг бас нэг монголчууд хэрэгтэй минь хармаар юм байна гэж бодсон. 1260 онд төрийг тэгшдэх сан гэж нэртэй тийм юу байгуулж яжээ. 80 онд бас байгуулж ирсэн байна түүхэн дээр. Энэ бол нэг өсөндөө банк гэсэн үг юм байна. Тэгээд мөнгө хүлэх гэдэг асуудал байвал цаазаар авна тийм банк. Тэр бол улсын сан хөмрөг гэсэн үг байна. Тэгээс банк гэсэн үгээр энэ байгуулж банк гэдэг энэ гадаадыг болохоор манайд ойлгосгосон байж байгаа монголчууд. За тэгвэл тэгшдэх сан гэж байгаа. Тэр бодвол нэг тийм тэгшдэх. За Ховлын хааны хэлсэн бас нэг гоё үг байна. Мөнгө бол витамины хоосон чанар. Таны намаас хоосон юмар тавтрын энийг худалдаад авчиж байна. Дөрөв та агаар гэж яриад байсан. Тэгээд эдийн засаг гэж эддээ засагддаг, захирагддаг, боолчлогддог ийм ухаанд орчижээ бид нар. Ховлын хааны хэлсэн эдийг засах ухаан гэж байна. Та дөрөв сая одоо ингээд энэ төр ард түмэн хоёр чи хоёр өөр болчихжээ гэхээр эзэн хааны гайхамшигтай үг байна шүү дээ. Хан төрийн сайнд харц ард жаргана. Харц ардын хүчинд хан төр тогтно. Ерөөсөл философи нь төрөгдвөл ард түмнээ жаргах гэж байна. Ард түмэн бол төрөө тогтвортой байлгах гэж байна. Ийм л юм. За тэгэхээр цааш нь үргэлжлүүлээ. Тэгэхээр ер нь бол экономик гэдэг үг одоо бол экономик эс болоод хойдолд нэг эс гэсэн үсэг нэмээд яваад байна шүү дээ. Эс экономиксүүд, экономикууд гэсэн ийм утгатай. Ер нь экономик гэдэг үгийн яг анхны бол бүр хамгийн анхны утга нь эн чинь гэр улсаа төхнүүлэх ухаан гэсэн үг байхгүй юу? Грек үгээр. Тийм нэвтрүүлэгдээр тэр ингэсэн байна лээ. Искусство управления хозяйствами гэдэг. Зүгээр яг нэг тийм үг байна лээ. Тэр бол одоо сүүлийн одоо орсуудын одоо яг одоо янз бүрийн юм бол авторууд бичдэг. Би ойлгохдоо гэр орноо авчих урдаг гэж ойлгосон. Тий. Утгагүй авчих бас урдлагтай авчих гэсэн үг юм биш үү гэж бодлоо. Урлаг. Тий. Тэгэхээр бол ер нь бол экономик гэдэг үг бол анхны бол одоо грек үг шүү дээ өөрөөсөө. Тэр грек үгийн анхны утга учирыг бол хэрвээ хүмүүс одоо босод одоо интернет босод юмнуудаас ингээд үздэг юм бол тэрний хамгийн анхны үг бол гэр улсыг төхнүүлэх ухаан. Гэрээ төхнүүлнэ, улсаа төхнүүлнэ. Тэрэгтэй зэрэг чинь бол тэр ухааныг чинь өөрчлөөд өөр одоо чинь нэрийг нь ашиглаад тэрний агуулгыг солилцож байгааг бид нар анзаарсан. Агуулгыг солилцож. Ухуулсаргаа тийм ээ. Тэгэлгүй яхаа ухуулсар. Өнөөдөр бол бас ингээ манай хүмүүсийн одоо өнөөгийн орцсон байгаа байдлын бол маш их олон асуудал байгаа. Гэвч хамгийн гол асуудлын нэг нь болохтой зэрэг хүмүүс маш олон юмыг мэдэхгүй байна. Тэрийг мэдэхгүй байна гэдэг бол хүмүүсийн ихэнхийг бол амьдрахын төлөө биш. Энэ бол одоо харгас, энэ харьяас тогтооцсон энэ бол дэглэм, энэ тогтолцоонд бол тэр хүмүүс амьд үлдэхийн төлөө тэмцлээ гэдэг байна. Амьд үлдэхийн төлөө. Үнэхээр тэр маргаашийн өдрийг хоолтой ундтай тэр ухтахын төлөө тийм тэмцэлт хүмүүсийг шахаад нэгдүгээр завгүй болгочих чинь. Ямар нэгэн одоо чинь тэр хүмүүс өөрийгөө хоёрдугаар хөгжүүлэх завгүй болгож Монголын одоо энэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг бол одоо ингээд ховчлаад авсан хувийн одоо энэ мэдээллийн хэрэгслүүд болохтой тэр чинь өөр мэдээллийг өгөхгүй. Гагцхүү яг тэр ардчсан чөлөө зах зээлийн тэр либерал тэр неолибералист бол энэ харийн бодлогыг олон янзаар, олон хүмүүсээр, олон сувгаар өгöd байгаа учраас манайхан нэг л одоо имийг өгöd олон нэг имийг өгөж гин гэж харахгүйгээр олон янзын хувилбартай бас сонголт байна гэж хараад байгаа байхгүй. Тэрийг entertainment шоу хэлбэрээр тийм одоо хөнгөн хийсвэр аргаар. Тийм хөнгөн хийсвэр аргаар. Тэгэхээр ер нь бол юм байдаг. Хүнд нэг шууд одоо ингээд имийг ярих нэг арга байна. Мөн тэр хүнд бол зөвхөн тал тутгаар нь тэр хүний дотоод ухамсар гэдэг юм руу хандаад байдаг. Тэр хүний бол эцэстээ бол одоо ямар нэг юм шууд хэлэхгүй байж болно. Гэхдээ миний ярьсан юмнаас одоо хүмүүс ямар нэгэн миний ч юм уу өөр нэгэн хүний ярьсан ямар нэг юмнаас дүгнэлтэн дандаа нөгөө тэднэрт ашигтай дүгнэлт хийлгэхээр ийм руу маш их одоо олон нийтлүүд бичиж байна. Одоо манай бол одоо хүмүүс мэдж байгаа тэр шилдэг гэж байгаа. Бидний хаалтан дотор шилдэг нийтлэгчд юм бичиж байгаа. Манай одоо энэ доктор одоо эрдэмтэн доктор эдийн засгч нарын тэр яриад байгаа
Энэ бол төр засгийн бол одоо толгойд олон жил бол ингээд суудсан. Тэгээд энэ улсуудыг яриад байгаа юм бол үндсэндээ тэр харийн бодлогыг л манай оронд л зүтгүүлдэг л ийм л одоо албатууд нь байхгүй да тэдний. Одоо түрүү нэг үгээ чинь таслахад та энэ эдийн засгийн золиосч энэ сайн номнуудаа энэ албан тушаал хашдаг төрийн томчууд өгжээ. Тэгээ яагаад дуурдаг юм болоо? Би бас нэг түүхийн ухааны доктор Болдбаатарга их хурлын 76 гишүүн түүхийн ном өгсөн юм байна л да. Тэгсэн Болдбаатарга өөрөө ярьж ин лээ. Хогийн савнаас нь 3 ном цэвэрлэгч нь олоод Болдбаатаргад өгсөн баг. Тэгээд энэ улсууд дуурахгүй байхыг бодоод байдаг. Та ингэж нойр хоолгүй хөдөлмөрлж хойд өгдөг. Наад улсууч яриа хогийн савар хийчих юм шиг байна. Тийм л байна. Ер нь бол тэгж л ойлгож болохоор нь ягаад гэвэл зэрэг чинь би дахиад хэлэхэд 2010 онд намайг эдийн засгийн алуурчдын намынчлал мөн эдийн засгийн алуурчдын золиосууд гэсэн ийм 2 номоо хэвлүүлээд тэднэрт би үнэгүй хургуулээд байхад энэс ямар нэгэн бол одоо сургамж ямар нэгэн бол сэрэмжил авсангүй өнөөдөр Монгол улсыг энэ богинохон хугацаанд 17 жилийн дотор одоо 7 жилийн дотор 24 тэрбум Америк долларын өрөнд унгачаад тэгээд одоогийн төр засаг болохтой зэрэг ч юм бол дахид зээл аваад тэгээд тэр хүүгийн тэр зээлээсээ төлөөд үлдсэн мөнгөийнх нь бас өөрсдийнхөө үзмжээр тэр одоо яг тэр намын бол хөтөлбөр янз бүрийн юм ярьж байна. Гэхдээ гол нь тэдний үзмжээр өөртөө ашигтайгаар хэрэгжилчихэд тэгээд тэр мөнгө нь болохоор Монгол улсад Монголын ард түмэнд л өөрний өөр болоход бичигдээд үлдчихэж байгаа. Тийм учраас өнөөгийн бол төр засгийн явуулж байгаа энэ бодлого чинь өөрөө бүх тэр өрийг бол нэмж нэгдүгээр хоёрдугаар тэр бүх бүрийг дараагийн улсуудад үлдээж байгаа байхгүй дараагийн улсууд. Ер нь бол манай бол нэг эрх хэрэгч хүртэл бол одоо амаалдаж ярьсан юм байгаа шүү дээ. Энийг бид нар бол гаднаас өөр тавина. Бид нар тэгээд тэр өрийг нэгдүгээр өөрийнхөө үзмжээр хоёрдугаар бид нар өөртөө ашигтайгаар зарцуулаад явна. Тэгээд тэрийг бол манай үр хүүхдүүд ирээдүйд төлнө гэж ийм юм ярьж байгаа улсууд байж байгаа. Ер нь тэгээд би дахиад хэлэхэд бол ер нь бол өнөөдөр явж байгаа одоо манайд нийгэмд бол одоо ямар бодлого бол 90 оноос хойш явуулж байгаа ховчлол гэж бол хүмүүсийн ажлын байрыг үгүй болголоо. Манай нийгэмд урд өмнө нь байгаагүй ажил өгөөдөл гэдэг цоошин нийгмийн үзэгдлийг бий болголоо. Тэгээд одоо бас тэрнээс одоо үүдээд архиталд, янхандалд тэгээд хүний эрхэх тэгээд улс орноо бол хаян дөрвөх цагаачлах мөн хөдөө орон нутгаас бол одоо төв энэ хотууд руу бол маш том нүүлгэн шилжилт. Энийг бол би нүүлгэн шилжилт биш ээ. Энэ бол эн чин тэр хөөрхий хүмүүс өөрийнх нь эх оронд дөрвөгч болчиход байгаа байхгүй да. Дотроо оршихын тулд зайлшгүй. Тэр хүмүүс амьдралын ирэхээр энэ харийн бол энэ муха харгас энэ бодлогод маш хүнд цохилт авсан тэр хөөрхий хүмүүс ажлын байргүй амьдралын бол одоо болцоогүй тэнд байсан хүүхдүүдийн сургууль хүмүүжүүлж байсан тэр одоо яйсэл цэцэрлэг сургуулиуд нь болохоор үнэхээр шаардлага хангахаа болоод гэсэн зарим нь бол хаагдаад ингээд ихэлсэн мөн тэрний дараа бол одоо олон одоо эмнэлэг гэл янз бүрийн бол одоо манай ертөнцийн нийгмийн одоо энэ байгууламжийг ингээд харахад бол сүүлийн 27 жил болсон энэ үйл явдлуудад нэг үгээр ингээд хэлэхэд манайх бол нөгөө өөрснийхөө бидний одоо манай эрх хэрэгчид та нар төр засгаа авч ив чадуу гэдэг асуулт тавих. Тэгж би бол хэрэг тийм асуулт надаас чадсангүй гэдэг. Тэрний үр дүнгууд нь тэртээ тэргүй ойлгомжтой. Зөвхөн эдийн засаг санхүүгийн хувьд ш манай одоо энэ нийгмийн бүх энэ задрал ялзралын эн чинь бол үнэхээр туйлдаа хөрчөөд шүү дээ одоо байдал бол бас нэг энэ бүх юмнуудыг ингээд дүгнээд ингээд үзэхэд бол 92 оноос хойш бол тогтож ирсэн энэ засгууд бол үнэхээр гадны имийг бол манай хүчээр заллингаар ингэж хэрэгжүүлдэг энэ байгуул эн чинь үндсэндээ бол колонийн захиргаа гэж бол харагдаад байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр манай Монголд бол тогтоосон гадныхны колонийн захиргаа. Манай нэвтрүүлэг төгсгөлөөр 1 минут дутуу байна. Та тэгээд миний асуугаагүй асуултыг төгсгөлийн сүүлчийн 1 минутанд. Би яг ер нь бол миний бол сая ярьсан энэ зүйлүүдийг хүмүүс одоо өөр бусад их усүрүүдээс уншаад шалгахч болно. Бидэнд бол одоо өнөөгийн энэ унчаад байгаа энэ нүхнээс гарах хамгийн гол одоо гарцыг би юу гэж харж байгаа гэхтэй чинь манай хүмүүсийн бол
энэ сэхээрэл ухаарл хэрэгтэй байна биднэрт. Бид нар мэдээж олон одоо жижиг сажиг асуудлууд дээр бол олон янзын өнцгөөс нь бодож хардаг, ялан янзын ашиг сонирхлын зөрчилтэй байгаа ч гэсэн бид нар бол хамгийн гол асуудал энэ улс их орноо, энэ улс үндэстнийг бид нар бол үнэхээр аврах хэрэгтэй байна. Бидний ард тун өнөөгийн биднийг бол ард тун биш хэсэг бүлэг юм хүмүүс болгочиход байгаа байхгүй юу? Тэднийг ингээд сайн ингээд ажигладаг юм бол одоо судлаачийн байр суурьст ингээд ажигладаг юм бол энэ улсад түр амьдарч байгаа нэг улс шиг ингэж амьдраад байна. Бид нар буцаад ард тун болох хэрэгтэй. Нэг үжил санааны дор биений үжил санаагаа ярьлаа. Би энэ улсад Монгол их орноо, Монгол хооч үе өнөөгийнхөө өөрсдийнхөө амьдралыг бол бид нар энэ гадны бол одоо энэ далд эзлэн түрэмгийлээс бид нар бол аврах энэс чөлөөлөх хэрэгтэй байна. Тийм учраас бол бас хэсэг бие нөхдийн одоо санаачлагаар ер нь олон удаа надад санал тавьж ирсэн. Тэгээд би одоо Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 21 гэдэг хөдөлгөөнийг бид нар байгуулахаар бол одоо ингээд хэсэг бүлэг ажлын хэсэг гол гараад ажиллаж байгаа л та. За баярлалаа танд. За баярлалаа та бүхэнд. За анхаарал тавьж байгаа үзэж байгаа эрхэм хүндэд үзэх та бүхэнд баярлж байна. За нэвтрийн бүлгийн төгсгөлийг зүгээр яг хуу сэтгүүлчийн хувьд өгнөж хэлэхэд бид нар энэ болор болдгоо орчуулсан олон энэ номнуудыг унших юм бол энэ хөгжиж байгаа гэдэг улс орнууд чинь хүнд тус болоод хөгжүүлээд байдгийн биш байна. Ерөөсө хуурамч залилан байдгийн байна. Энэ альдуу башир аргуудын тухай мэдж болох юм байна шүү. За анхаарал тавьсан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа баяр та.